энэ бичлэг таалагдчихвэл like, comment, subscribe хийгээрэй. За сайн бүгдээрээ энэ удаагийнхаа влог Давтан морил Нью-Йоркийн влогоос үлдсэн бичлэгүүдийн үргэлжлүүлээд тэгээд дараагийн хот руугаа хамтдаа явцгаая. За яагаад бид хоёр ингээ гүгэд байгаа вэ гэдгсэн чинь нөгөө 24 онд угаасаа ийм тренд байсан юм аа нэзүүдаа тэгээд бид хоёр би нэгэ дагуулж ийшээ гүгээл байгаа шүү. Тийм учиртай маа. За тэгээд дараагийн хот Сан Франциско гэл өдөөс огтж байгаа юм чинь тэгээд бид хэдийн дараагийн спот бол Сан Францискод байрладаг Lombard Street гээд энэ алдартай зуулчдын спот дээр ирсэн байна. Энэчнээс Bay Bridge үнэхээр гоё харагддаг юм байлээ. За Сан Франциско хотын заавал үзэх нэг юм нь болохоор энэчээ айгу дээр үед байсан нэг тийм шорон байд юм билээ. Одоо хэрвээ ингээд далайн эргээс нь чигээрээ харагдвал тусдаа нэг арал байдаг. Тэрэн дээр аюу хүнд гэмт хэрэгсэн ингээ хүмүүсүүдийг очиж хордог байсан гэсэн дээр үед. За дараагийн төсөөл бол Palace of Fine Arts гээд энэ нь болохоор эртний Ромын барилга санаа авч хийсэн Сан Францискод байрладаг ийм архитектурын дурсгалт газар юм байлээ. Тэгээ одоо бол энэ болохоор зуулчдын очих маш том цэгүүдийн нэг болсон газар юм байлээ. За энэ өдөр бид хоёр бүр Сан Францискогийн төвөөс Bay Bridge үзгээд бүр нэлээ урт замыг туулж ирсэн. Тэгээд ингээд ирээд харсан чинь бүр аймаг гоё. Нэлээ том юм bridge гэдэм билээ. Энэ хоёр юуг ингээд нийлүүлээд хоёр уулыг холбосон. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь Сан Францискод айгүй их тийм нөгөө жолоочгүй таксинууд айгүй их явдаг санагдсан. Тэрнгээрээ айгүй сонирхолтой санагдчихлээ. Ер нь бол цагаан юм нэг таксинууд гэхдээ хүнгүй явж идэм. Хотуудынхаа планыг болохоор шууд DC ирсэхний өдрөө ингээд планда тэгээ Airbnb руу загсахгүй. Тэгээ Сан Францискод очисон бодол маань болохоор Airbnb гэхдээ хотел гэсэн. Тэгээд лифт нь амар сонирхолтой битээр ингээд дээр үе нэг кино дотор орсон юм шиг санагтаад ийм бичлэг хийжсэн. Тэгээ ингээд харах юм бол ингээд түк-так амар юу дуурайд идэг. Одоо би танаас сонсуулъя. Айгу сонирхолтой бодол битээр болсон. Хотын төвийн даунтаунд байсан. Наадлаа нэгдэн дараал болтолны давтарч шүү дээ. Юу ч настай шүү. Сан Францискод ирээд хамгийн их ингээ culture shock болсон юм юу байсан гэж бүр ингээд даунтауны годамжаар нь явхад маш их орон гэр хүмүүсүүд байд юм бэлээ. Би бүр үнэхээр шоконд орсон. Тэгээ ингээд Аз хүмүүсүүд рүү ер нь жоох амар юу хараад тэр нь жоох аюултай санагдсан. За тэгээ бид хоёр өглөөний цай ууя гэж ер нь ойр хаваар юу байна гэд харсан чинь Blue Bottle гэдэг ер нь кофе шоп ер нь Америкт нэлээд алдартай юм бэлээ. Дээшээ орж ирж манад матча аваад би болохоор кофе аваад бид тэр нэг тулгачаад дараагийнхаа спот руу явъя. Өдрөө гоё эхлүүлэх гээд явж байна.
тэгээ даунтаунд юу нь бол нэг үзэх юм байхгүй гэр хөрөнгө хүмүүсүүд дэлгүүр хоршоо барилгын жоох үзчихэд бид хоёр дараагийн төсөөл болох P39 дээр ирсэн байна. Энэ л болохоор юу нь бол зуулчдын ерөнхийдөө төв газруудын нэг юм байлээ. Би юу нь бол Сан Францискод нэг л зүйлийг ойлгосон. Хотын төвд нэг юм байхгүй юу далайн эрэг тал руугаа юу нь бол зөндөө гоё үзэх юм их юм байна гэж харсан. За хэрвээ та нар Forrest Gump-ийн киног үзсэн бол тэрэн дээр гардаг Bubba Shrimp энэ байд юм байлээ. Ер нь бол Сан Франциско элээд ер нь нэлээд харагдсан. Тэгээ энэ нэг айгүй алдартай юм далайн хавнууд байсан бүүнөөр ингээд хөвтцэн анх удаа харсан ер нь амар том байд юм байлээ. Тэгээ Сан Францискод ер нь үзэх юмуд бол юм cruiser ингээд явдаг аяллууд айгүй их хийдэг санагдсан. Тэгээд энэ нөгөө далайн аягийн хажууд байдаг паркууд дээр нь очиж үзвэл ер нь цагийг айгүй сайхан өнгөрөх юм байна гэж харсан. Тэгээ ер нь бол Америк бол машин их түрээслээрэл гэж зөвлөхөр юм байна лээ дээ. Энэ аяллаа хамгийн хайлайт нь юу байсан гэж Bubba Shrimp руу хоол идсэн. Бид болохоор өмнө нас хоол идчихсэн байхгүй. Тэгээд энэ ч ороод нэг shrimp тэгээ friesтэй авсан бүр вау бүр айгүй бүр өөр амттай юм билээ. Тэгээд хэрвээ орж үзээгүй бол Bubba Shrimp заавал турш үзээрэй. Forrest Gump үзсэн бол энэ ресторан бол үнэхээр Forrest Gump зориулсан амар гоё үгнүүдтэй. Ер нь vibe нь яг тэр киноны талаар бүхэл зүйлийг агуулсан гоё санагдсан. За тэгээ бид хоёрын Сан Францискод өнгөрүүлсэн 1.5 өдөр аялал маань дуусаа. Бид хоёр дараагийн хот руу явах гээд Бээжин тэгээ сүүлийн удаа Union Square дээр ирж жоохон сууж чилэрчээ. Тэгээ дараагийн хот руугаа явлаа. За тэгээ бид хоёрын аяллаа хамгийн сүүлийн хот болох Лос Анжелес хотод хүрээд ирсэн. Тэгээ мэдээж хамгийн түрүүнд заавал ирж үзэх ёстой бич бол Санта Моника бич гээд бич байна. Тэгээ бид хоёр ирээд далайн эрэгтэй бүр жоох алхаад бүр бид хоёр ер нь нэлээ өглөө ирсэн. Үүрээр бараг ирсэн. Тэгээд өглөө жоохон ягаад гадуур явъя гэсэн чинь гадрууд ер нь хаалттай байсан. Тэгээ хамгийн ихнийс бол мэдээж заавал бич дээр ирж үзьгээд угаасаа хаах нэг цаг байхгүй ч тэгээд ерөнхийдөө бичээр жоох явж байж байгаа. Тэгээд дараагийнхаа цаг зогсоол руу ер нь явсан байгаа. За тэгээ бид хоёр ер нь LA-гийн даунтаун ороод ерөөхдөө ямар хөө байд ингээд харсан. Сан Францискод ерөөхдөө төстэй хот илээ нэлээд өндөр барилгуудтай. За LA tour ер нь хамгийн highlight бол манай Airbnb-гийн байрлсан буудлсан бүр wow. Culver City гээд би тэндээ хүнээс сууж агаад ер нь дэжгүй газар хаана вэ гэсэн чинь энэ айгуу дэжгүй гэдгсэн аахгүй юу. Тэгээ энэ нэг Airbnb болсон чи бүр wow. Үнэхээр тасархай байсан. Тэгээд би ямарс 10-аас 10 үнэлгээ өгсөн. За дараагийн төсөөл бол элег дээрээс харж болох нэг нь одоо орон судлалын төв дээр хурж ирсэн. Тэгээ дээрээс Hollywood sign энэ бүх зүйл нь харагдаад үнэхээр гоё юм билээ. Элег чи ийм том билүү гэж шоконд ортол тийм газар ирсэн. Тэгээд энэ ороо дотог шоогоо ороход болохоор тусдаа тикет мэг тахгүй. Ер нь л дэжгүй шууд яваад орсон. Тэгээ ер нь л дэжгүй газар ингэж ер нь зөвөнсөн. Зуулчдын хувьд дэшээ явахдаа автобусаар дэшээ гараад тэгээ буцаа бас автобусаар бууд юм билээ. За дараагийн төсөөл бол бидний хамгийн хүлээсэн Hollywood Walk of Fame гээд дэлхийн алдартай оддуудын нэрийг бичсэн юм 5 уушнууд их байд юм байлээ. Тэгээ нэг стрит манайхаар одоо 3 төвдгөр хороол шиг юм урт стритээр зүгээр гудамжинд битүү зүгээр хүмүүсүүдийн нэр бичсэн тийм ийм одтой гудамж байсан. Маш урт тэгээ бүр гайхалтай их олон оддууд байлээ.
Тэгээ энэ годомжийнх нь хажуугаар ерөнхийдөө бол entertainment юмнууд айгүй их оддуудын гарын үсэг, гарын хээний хэмжээ бүх юмнууд идэм байлээ. Тэгээ ер нь бол Hollywood гэдгээрээ ерөнхийдөө айгүй их алдартай санагдсан. Зуулчид маш их байсан. Тэгээд үзэх юм ч ер нь ихтэй санагдсан. Ялын Сан Франциског бодвол тэгээ эргэн тойронд годомжууд нь бол ер нь бол зуулчдын хайп бүх юмнууд байсан. За элээ заавал үзэх ёстой гэрлэн бүрхүүлүүдээр хүрээд ирлээ. Бид хоёр ерөнхийдөө цаг нэлээ оройд олоо олж исэн. Тэгээд газрууч ерөнхийдөө ер нь нэлээр таачдаг болохоор ерөнхийдөө энэ хаадаггүй газарсан болохоор энэ ч очиж нэг ганц хоёр зураг хөргөө даруулчаад ерөнхийдөө дараагийн спот руугаа явсан байна. За дараа нь бид хоёр болохоор элээ ерөнхийдөө нар жаргаад 8-9 цагийн үед иймэрхүү харагд юм байлээ. Бид хоёр shopping street-ийн хажуугаар нь явсан. Үнэхээр бүр ингээд их тийм magical city дотор байгаа юм шиг санагдсан. Тэгээ бүр элээгийн энэ street бол бүр үнэхээр must see санагдсан. Бүр та хэрвээ элээ бол үзээрэй. Ер нь shopping хийхч бай, хийхгүйч бай ер нь заавал очиж үзэхээр юм шиг санагдсан шүү. За тэгээ маргааш нь болоо бид хоёр өглөөг ерөнхийдөө бичээр эхлүүлээ. Venice Beach дээр хүрээд ирсэн байна. Энэ beach нь болохоор Santa Monica-аас ерөнхийдөө 3 км гаруй нэг алхаал хүрээд ирсэн байлээ. Тэгээд нэг гоё юм болохоор Santa Monica бодвол арай хүн багтай тэгээ арай цэвэрхэн санагцсан. Илээ дээрээ нэг ойлгосон юм хүмүүсүүд ямар гоё ядрахгүйгээр зоохгүйгээр амьдрдсан бэ гэж ойлгосон гэх юм уу. Хүмүүсүүд нь ингээл хүснээрээ дугуйнаалгүйгээл ер нь айгу тийм чөлөөтэй яг л нөгөө эрх чөлөөтэй Америк гэдэг улс гэдгийг л ойлгосон доо. Яг Америк ямар вэ гэдгийг American Dream яг юу вэ гэдгийг LA дэрж илүү их ойлгосон гэх юм уу. Бусад хотууд нь гоё байсан ч гэсэн LA нэг арай нэг өөр нэг тийм өөр charm байсан. За ингээд ашгүй 3 гаруй 7 нэг аялсны эцэст finally DC-д ирж ихчиндээ ирсэн байна бид хоёр. Тэгээд гадуур ерөнхийдөө яваа. DC бас аюу гоё тийм хамгийн тийм safe аюулгүй хотуудын нэг гэдгээр нь бол заавал нэрлэхээр санагдсан. Нью-Йорк ороод, LA ороод, LA-ийн хамгийн сүүлийн өдрөө битээ бүр ингээ буута хүмүүс харсан. Тэгэхээр ер нь бол DC бол best санагдсан шүү. Gentle sway, the golden light at end of day.
The sand is warm.